2023 оны 11 сарын 24-ний өдөр нэгэн сургуулийн цэвэрлэгч шөнийн ээлжээр ажиллаж байхдаа бусад ажилчид орох дургүй эзгүй хонглоор явж байв. Энэ ахлах сургуульд тодорхой цагаас хойш сурагчдыг тухайн хонглолт ганцаарнгийн явахыг хориглодог аж. Учир нь тус сургууль оршуулгын газар дээр баригдсан бөгөөд ханаанд нь хуучин оршуулгын газрынхын зураг болон чулуун бичээсүүдийн эсгүүд хадгалагдана үлдсэн байдаг гэжээ. Тус сургуулийн ажилчид уг сургуулийг сүнстэй гэж бүрэн итгэдэг байв. Тэгвэл нэг шөнө нэгэн цэвэрлэгч хачин зүйл мэдрээд бичлэг хийж эхэлсэн бөгөөд бичлэг хийж байх үеэр түүнийг жинхнээс айлгсан хачирхалтай зүйл тохиолджээ. За тэгэхээр би ер нь ажил дээр ингэж бичлэг хийдэггүй л дээ. Гэтэ энэ удаа үнэхээр хийхгүй бол болохгүй. Би одоо ажлын байр дээрээ байна. Цэвэрлэгчдийн өрөөнд. Та бүхэнд зүгээр л харуулмаар санагдлаа. Janitor's closet. Yeah, let me just show you guys. All right. Энэ сургууль оршуулгын газар дээр баригдсан бөгөөд өмнө нь ажиллаж байсан цэвэрлэгч нар шөнө болгон нэг л сонин зүйл болдог гэж хэлдэг байсан. Үнэхээр аимшиг гэмээр. Эсвэл зүгээр л хацралтай. Өнөөдөр ийм зүйл надад тохиолдох хүртэл би үнэхээр тэдэнд итгэдэггүй байсан. Some spooky shit. I don't know, paranormal or whatever you want to call it, but yeah, I didn't really believe him until tonight. Өнөөдөр надад энэ парти хийсэн аймгийг цэвэрлэх ажил ногдсон байсан. Энд нэг бөмбөлөг намайг үнэхээр айлгсан. Энэ бөмбөлөг намайг хаанч байсан, юу ч хийсэн энэ улаан бөмбөлөг намайг дагаад л байв. Одоо бичлэг дээр үнэлээ шүү чээ. Чаарда энэ. Do your thing, you stupid balloon. I got you on camera now, so let's just Та нар хасааг намайг дагаад байгаа биз? that right there. Just Ooh, okay. See, no. It just follows me no matter what. Ooh. No, I can't. Цэвэрлэгч ангиас гарч явхад улаан бөмбөлөг түүнийг дагж эхэлнэ. Харин бусад бөмбөлгүүд хөдөлгөөнгүй тэндээ үлдсэн байхад энэ бөмбөлөг л түүнийг дагаад байв. Энэ бөмбөлгнөөс тэр өвтлөө айж хоошоо авахарч гарсан ч түүнийг дагсаар л байв. Гэтэл энэ үед бас нэгэн ачирхалтай зүйл камерт бичигджээ. No, I can't. Харанхуй дүрс ард зүрсхийн гүйж өнгөрч байгааг та бүхэн харсан баг. Бараан дүрс яг л хар сүдэр мэт хоромхон зур харагдсанаа алга болов. Ийм зүйл харсан хүн хийж байсан ажлаа орхиод шууд гэртээ харсан тодорхой. Үүнээс хойш нэг л бичлэг гарсан нь цэвэрлэгч өөрөө дахиж ганцаараа ажиллахад айцтай байгаагаа хуваалцсан бичлэг. Сүнс байсан хэсэг нь тодорхойгүй ч тэр өдөр болсон зүйл түүний оюун санаанд дахин ирвэж бодогдсоор байгааж. Би дахиж энэ өрөөний аль ч хэсэгт хүрэхгүй. Та бүхэн харж байгаасыг мэдэхгүй. Үнэхээр би ийш орж чадахгүй нэ. Дараах бичлэгт мөн юу гарсан юм бол нэмэлт мэдээлэл одоо хүртэл байхгүй байна. Дараагийн бичлэгтэр нэгэн хүүхэд асарч бяцхан охиныг харж байгаа бөгөөд охин тоглоомороо тоглож байгаа нь бичлэгт харагдана. Асарч Криси чи юу хийж байгаа юм бэ? Nice. Энэ бичлэгийг хийх болсон шалтгаан нь охин дунд нэг сонин аимшигтай гэмээр зүйл хэлсэн бөгөөд асарч
охины хэлсэн зүйлийг бичлэг дахин болгох гэж ийхүү бичлэг хийж эхэлжээ. Асрагч. За сонсоорой. Чи надад түрүү юу гэж хэллээ? Хүүхэлтэй тухай миний хүүхэлтэй хөдөлдөг гэж. Чи тэгж хэлсэнтэй. Охин, тийм ээ, тэр хүүхэлтэй. You said it moves? Yeah. That doll? This doll? Yeah. You said it moves? Асарч тийм үү? Чи хөдөлгөдөг юм уу? Эсвэл тэр өөрөө хөдөлдөг юм уу? Хизээ хөдөлдөг юм. When does it move? Хоёр нуугдаж тоглож байгаа үед. Асарч нуугдаж тоглох үед хөдөлдөг юм уу? Тийм ээ. Play hide and seek? Yeah. Bro. Энэ аимшигтай төрхтэй хүүхэлтэй гинэт ам мардаг бололтой. Гэхдээ охины хийснээр зөвхөн нуугдаж тоглох үед л хөдөлдөг. Тэрхэн үед охин 5 настай байсан тул энэ нь зүгээр л хүүхдийн төсөөл байж магадгүй. Гэвч асарч үүнд итгэхгүй үннийг шалгахыг хүсжээ. Хүүхэлтэй үнэхээр хөдөлдөг эсхийг мэдхийн тулд тэр нуугдаж тоглохоор шийдсэн байна. Ингэхдээ дараах Hide and бичлэг. seek. Oh my god! Sadie, you scared me. Don't do that, dude. Гинэт гарч ирсэн нохоон түүнийг айлгсан ч бараг тэр хүүхэлтэй ам орж асрагчийг айлгаснаас илүүтэй нохоон айлгсан түүнд хамаагүй дээр санагдсан баг. Аз болоход түүний хэлснээр хүүхэлтэй хөдлөөгөө байна. Гэсэн хэдий ч тэр орой ямар нэгэн хачин зүйл болоогүй мэт санагдсан ч одоо гарах зүйл асрагчийг жинхнээсээ айлгажээ. Түүний хэлснээр охиныг унтуулсны дараа гинэт дараах зүйл болсон байна. Асрагч нохоо хүүхэлтэй рүү ширтээд л ах юм. Би үнэхээр айж байна. Staring at the doll. Looking at it. I'm kind of freaked out right now. Ямар ч шалтгаангүйгээр нохоо хүүхэлтийг удаан ширтэж эхэлжээ. Ачаалтай нь холоос ширтээд ойртож зөрөхлөхгүй байгаа мэт санагдана. Хүүхэлтэйний талаар өмнө нь хэлсэн зүйлсийг бодвол энэ үйл явдал бүрт сэжигтэй. Гэтэл хэдхэн цагийн дараа илүү аимшигтай зүйл камерт бичигдэн үлджээ. Асрагч унтаж байх үед зочны өрөөнөөс сул чимээ сонсогдно. Тэр өрөө ол хүүхэлтэй сүлд харагдсан газар. Асрагч шууд сэрээд бичлэгээ эхлүүлнэ. Yo. Гайхалтай нэг тоглоом өөрөө ажиллаж эхэлжээ. Харин тэр тоглоомын хажууд нөгөө хүүхэлтэй байна. Анх харагдаж байснараа өмнөх байрлалаасаа хөдлөөгүй харагдана. Гэхдээ сайтар анзаарвал хүүхэлтэй толгоогоо зөөлн өргөөд камер руу харж байгаад та бүхэн харсан баг. Энэ бүгдийг харсан асрагч тэсгэл алтан өөдрөө зүгтнгүүжээ. Хүүхэлтэй түүний бодсноор үнэхээр амарсан мэт. Хэдий тийм ч энэ үйл явдлын дараах бичлэгт дахин хийгдээгүй байна. Асрагчийн тухайн шөнө хэрхэн найз шөнөний өнгөрүүлснийг төсөөлөхөд үнэхээр бэрх. Үнэхээр энэ хүүхэлтэй амарсан уу? Эсвэл энэ бүхэн зүгээр л та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Дараагийн бичлэгтэр хоёр найз маш болгоомжтойгоор орхигдсон цаасны үлдүүрийг орж судлахаар болжээ.
Энэ үйлдвэрийн эргэн тойронд олон аюултай зүйлс байгаа ч түүнээс илүүтэй өөр нэгэн аимшигтай шалтгаан тэднийг болгоомжлоход хүргэжээ. Ярианаас үзэхэд энэ үйлдвэр сүнстэй гэгддэг байна. Энэ хоёр найзыг Кеннет болон Жастин гэдэг бөгөөд хүмүүс энэ газрын тухай хачин зэгтэй зүйлс ярьдаг учраас өөрсдийн биеэр ирж үзэхээр шийджээ. Нэгэн оршин суугч өмнө нь юу болсон тухайга дараах байдлаар ярьсан байна. Оршин суугч: энэ газар сүнстэй гарцаагүй. Нэг орой найзуудтайгаа бид очсон юм. Бид жаахан ууж байсан ч манай найз Snapchat дээр бичлэг хийж байхад яг бидний ард нэг зүйл гүйж өнгөрсөн. Би үнэхээр худлаа хэлээгүй шүү. Камер дээр бүр бичигдсэн. Би дахиад хизээш тийш очихгүй. Үүнээс гадна уг үйлдвэрийн ойролцоо амьдардаг олон хүн өөрийн аимшиг түүхээ хуваалцсан байдаг. Гэхдээ Janet болон Justin хоёр энэ газар сүнстэй эсхийг шалгах гэж биш, харин юу үлдсэнийг үзэх гэж энд ирсэн байна. Энэ нь тэдний хобби бөгөөд Пенсильвани Остин хотод байрлах хуучин цаасны үйлдвэр нь тэдний судлах газрын жагсаалтад багтжээ. Гэвч тэдний төсөөлөв нэгдвэл уг газарт тохиолдсон байна. Хоёр найз хуучин үйлдвэрийн доор харанхуй хэсгийг олж нэ. Тэд доош бууж бичлэг хийж эхэлсэн бөгөөд дараах зүйл болсон байна. Кеннет: доош нь сайн татаад харъя. Хөөх, тэнд нэг яс байна хараа. Бурхан минь, тэнд байна. Юу юм бол? Жастин: яс гэсэн үү? Яс уу? Би харахгүй л байна да. Хөөх, тийм байж тээ. Ямар хачин юм бэ? What the fuck? Holy smokes. What was that? Hello? Кеннет: зүгтяа үгүй одоо ангалттай чи сонссон биз дээ. Жастин: тиймээ юу байсан юм бол би үнэхээр ойлгохгүй байна. Гинэт харанхуун дундаас үл таних хоолой сонсогдно. Энэ аимшигтуу хоолойг сонсонгууд хоёр найз айсан мэт сандралтанд гүн зүгтжээ. Хамгийн сэжигтэй нь тэр дуу хоолой яг л хүүхдийн хоолой шиг сонсогдсон байна. Хэрвээ энэ үнэхээр хүүхэд байсан бол дараах асуулт гарч ирнэ. Олон жилийн турш орхигдсон энэ үйлдвэрийн харанхуй ангилд хүүхэд юу хийж байсан юм бол? Энэ үйл явдлын дараа онцгой зүйл дахин болоогүй ч аяллаа туршид тэдний сэтгэл тэгэхэд тавууцсан байдалтай байсан нь анзаарагдана. Тэгвэл яг хин эсвэл юу тэнд байсан юм бол? Дараах бичлэгт нэгэн эрэгтэй тамхи татаж байхдаа гэрийнхээ гадна маш аимшигтай зүйл олж харсан мөчийг харуулна. Энэ явдал өглөөний 7 цагийн үед болсон бөгөөд тухайн хүний хэлснээр энэ үед түүний гэр бүлийнхэн хинч сэрээгүй зөвхөн тэр ганцаараа байсан гэдэг. Тэр арын хашаанд ойруу харан тамхиа татаж байтал гэрийнх нь хажууд байлах тустай гараж руу хараад ухаан баларцсандаа тамхиа гарнаасаа хүртэл унгаасан байна. Хамаг биеийг хөшөж хэсэг хугацаанд хөдөлж чадахгүй байсан ч удалгүй уцаа гаргаж ирж бичлэг хийжээ. Гараж дотор юу байсан нь түүнд айдас төрүүлж дахин хизээч тамхи татаж байхдаа тийшээ дахиж харахааргүй болжээ. What the bro? Okay, cool.
эхэндээ ямар нэгэн зүйл харагдахгүй ч хэсэг хугацааны дараа гинэт харанхуйн дундаас цонхийнсэн царай гарч ирнэ. Энэ дүр төрх яг л унтаж байхад зүүд олон сэрүүн зүүд хоёрын зааг дээр харагддаг хачин зүйл шиг. Царай нь ямар ч хөдөлгөөнгүй, ямар ч амьд шинжгүй мэт харагдана. Гэхдээ хамгийн ачиргалтай нь энэ царай ямар ч биегүй, ямар ч цээж гар хүл байхгүй. Зүгээр л агаар түүж байгаа мэт цонхийнсэн толгой харагдана. Үүнээс гадна тухайн эрэгтгэлтэйгээр хийж буйгаар энэ зүйл гэр бүлийн гишүүн хинэнж байх боломжгүй. Учир нь түүний гэр бүлийнхэн бүгд бараан арсны өнгөтэй бөгөөд харин энэ эсвэл энэ нэг хачин зүйл цайвар өнгөтэй байсан нь үнэхээр сонир. Энэ бичлэг Флорида мужийн Гейнсвилл хотод хийгдсэн бөгөөд тухайн бичлэг дээр гарсан зүйл эсвэл ямар нэгэн зүйл яг юу болохыг өнөө хүртэл олж тогтоогүй байна. Энэ удаагийн бичлэгийг Эшли Голдвик гэх нэгэн эмэгтэйлээс бөгөөд хэдхэн 7 хоног юм болсон нэгэн зүйл түүнийг үнэхээр айдас давтуулжээ. Эшлигийн хэлснээр тэрээр орон дээр нохоотойгоо хөвтөж байх үед нь нохоон гинэд хүчтэй архирч игдсэн бөгөөд энэ тохиолдол ихэвчлэн Эшли гэртээ ганцаараа байхад болдог бөгөөд нохоо нь байнга нэг хаалганы зөв рүү архирдаг гэжээ. Гэхдээ Эшли энэ хаалганы талаар хэлэхдээ нэгэн шин тэрээр унтаж байх үедээ сүнсэн даруулсан бөгөөд тэр үед хаалган дээр нь хүн шиг дүрс зогсож байгааг харсан байна. Тэр өөр юу ч хийж чадаагүй тул нүдэн айн нь хөдөлж чадахгүй хэвцээр байжээ. Сүнсэнд даруулж дуусмагт тэр хачин дүрс байхгүй болсон байна. What is it? Камерт тодорхой зүйл харагдахгүй ч нохоон авир маш хачин байгаа нь ойлгомжтой. Эшли яг юунд нохоон ингэж хүчтэй хариу үйлдэл үзүүлсэнийг үнэхээр мэдхийг хүсэж байна. Гэхдээ урд нь нохоон тэр хаалганы зүг рүү харихрах болгонд яг энэ хаалган дээр хүн юм уу өсвөл ямар нэгэн зүйл зогсож байсан гэдгийг бодохоор үнэхээр авшигтай. Угаас энэ өрөө хүүд даасан эвгүй өрөө байсан дээр дахиад ийм зүйл камерт буусныг харсан Эшлигийн найз өхөд болон гэр бүлийнх нь уг бичлэгийг үзээд түүнд маш их санаа зовсон нь тодорхой. 2021 оны 10 сарын 1-ний өдөр хэн нэгэн айлын төрсөн өдрийн бичлэгийг нийтэлжээ. Бичлэг дээр гифт байгаа хүмүүс үзэсгэлэг хийж байгаа бөгөөд найз нөхөр гэр бүлийнх нь Белоны урд суугаа энэ охинд төрсөн өдрийн дуу дуулж өгч байна. Эвлээд харахад жирийн л нэг аз жаргалтай мөч. Гэвч бичлэг үргэлжлэхэд нэгэн сонин зүйл тохиолдож бүгдийг цочдуулжээ. Happy birthday to Chobis. Happy birthday to you. Chobis. Yeah. Her childhood nickname. 62. Happy birthday. Oh my God, she's making a wish. I'm gonna give you 62. Actually, you wish I'm getting over. There's a lot of millions in this guy. What the heck? Who's that? Who blew it out? It was ours because he said wish. Was it Carmen? That was weird. It was. It was a win. Mi abuelita. What wing? There's no wing. The rest of the drawer would have What the heck opened. was that? Give me that one. There's no win in here. Get up, What's the word? Carmen, it was Aubrey. Was it you?
No, she would have said if she blew it up. Бэлүүн дээрх лаанууд гинэ тунтарсан ч бичлэгт хинч үлээгээгүй нь тодорхой харагдаж байна. Үүрч илүү хачирхалтай нь төрсөн өдрөө эзэн хин нэгэн ардан зогсож байгаад үлээсэн гэж бодсон байна. Гэвч эргээд харахад хинч байхгүй байна. Тэднээс өөр үл мэдэх хин нэгэн эсвэл ямар нэгэн зүйл тэнд байсан нь лавтай байжээ. Гэр бүл энэ бүхнийг далтын зүйлтэй холбож үзэж байгаа ч тэдний зүгээс одоогоор тодорхой тайлбар байхгүй хэвээр байна. Тэгвэл яг хин эсвэл юу энэ лаг үлээсэн юм бол? Дараагийн бичлэг үнэхээр богинохон ч гэлээ үнэхээр чихвүз хүргэн бичлэг. Үүнийг нэгэн үзэгч Instagram-аас олж олон нийтэд хэлсэн бөгөөд их сурвалж нь тодорхойгүй. Гэхдээ бичлэг ямар нэгэн тайлбаргүй байсан ч өөрөө бүхнийг өгүүлж байна. Нэгэн ээж хоёр хүүхдийнхээ хамтаар гэртээ ганцаараа байж байх үед нь хачирхалтай зүйлс тохиолдож эхэлжээ. Бичлэгийг илгээсэн хүн хэлэхдээ ээж нь энэ байшин нүүж ирсэн цагаас хойш хачинж ихтэй үзэгдэлтэй байнга тулгардаг болсон гэв. Харин энэ бичлэг тэр олон тохиолдлуудын нэг нь байна. Нэгэн шин дараах зүйл тохиолджээ. Henry's at work and I'm in here making chairs out there. And I'm freaking ready? Хүүхдүүд шуудхан сандарч таавгүй байгааг харж байна. Тэднийг юу зоож байгааг ихэндээ мэдэхгүй ч хэдхэн мөчийн дараа хүсвэл тодорхой бол. Ээж өрөөнөөсөө болгоомжтойгоор гарч ирэх үед нэг сандал гинэт голсож хөдөл. Энэ мөч түүний үнэхээр айдас давтуулж тэрээр даруйхан өрөөндөө буцан оржээ. Үүнээс хойш яг юу болсон нь тодорхойгүй. Гэвч таамаг дэвшүүлвэл ээж нөхрийгөө ажлаасаа эртэл өрөөнөөсөө гараагүй л болов. Харамсалтай нь бусад олон бичлэгүүдийн адил энэ бичлэгч мөн тайлагдшгүй хэвээр үлджээ. Энэхүү сүүлийн бичлэгт фойршуулсан нэгэн залуу зэлүүд ой дундуур алхаж явах үедээ хаягдсан байшин олдог. Гэхдээ энэ газар ямар нэгэн зүйлээр хачин санагдана. Учир нь үл мэдэгдэх шалтгаанаар байшин гизэд бараг бүх хэд хогшлоо орхин яваад өгсөн бололтой. Тэд яг л яаран сандран явсан мэт. Тэр байшинд хүн байж магадгүй гэсэн болгоомжлолтойгоор залуу тотгош орж болгоомжтойгоор алхасаар байна. Гэвч хэсэг хугацааны дараа дараах нөхцөл байдал гинэт өөрчлөгдөв. Яг л юуч болоогүй мэт байсан байшин гинэт аморж эхэлнэ. Эд зүс өөртөө хөдөлж хөгжмийн хайрцаг гинэт өөрөө тоглож эхэлнэ.
Байшингийн эзэд хэн байсан нь тодорхойгүй ч тэдний зургууд байшин дотор хаасаагүй байв. Хинч байсандаа ямар нэг шалтгаанаар яаралтай гарч явхаас өөр аргагүй байсан бол л та. Байшингийн яг хаана байрладаг нь мэддэхгүй ч энэ бичлэгийг үзсний дараа хаяг мэдэх шаардлага чалах. Хэрвээ үнэхээр сүнстэй сэхэлж мэдэхгүй ч ердөө л энэ газрын уур амьсгал дангаараа хангалттай чих үзтвэл харин таны бодлоор энэ юу байсан юм бол комент хэсэгт бичиж үлдээгээрэй.